бол 6 төрлийн асуудал хэдүүлээ урлаар юм утсан хэлэлцэж явна. За онцгой байдлын гадрын дарга орондоо ашигын даргаыг эрцээ танилцуулаад ингээвтаа хэлээ. За эрт нийт 28 хүн ирэхээс одоо тусгай ажилтаа нэг, чөлөөтэй нэг, орлож ирсэн 2 ээлжийн амралтаа нэг 92%-тайгаар ирсэн байна. За хөтөлбөр эхний мэдээллийг онцгой байдлын газраас онцгой хэмжээс авч ирж үзсэн ажлын талаар миний бие танилцуулна. За дараагийн мэдээллийг эрүүл мэндийн газраас шинэ төрлийн коронавирус халдвар төвчний цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад хийн. За мэргэжлийн хэлтийн газраас дараагийн мэдээллийг за дараагийнхан цагдаагийн газраас бас авч ирж байгаа ажлын талаар мэдээлэл хийгээд за онцгой комиссийн гишүүд асуулт хариулт саналаа тавиад сүүлд нь цэг дарга чиглэл өгөөд өнөөдрийн хурлалт дуусна. За хөтөлбөрийн дагуу миний би хамгийн онцгоос авч ирж байгаа арга хэмжээний талаар товчхон хэлэлцүүлье. За Монгол Улсын засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссийн тогтоол болон холбогдох одоо тушаа шийдвэртэй холбогдуулаад аймгийн онцгой комиссаас 2 удаа хуралдаж, за онцгой комиссийн албан даалгавар 1, за шийдвэр 2, тушаал 1, аймгийн засаг даргын захирамж 3-ыг одоо тус гарган одоо хэрэгжүүлэн ажиллаж байна. За аймгийн онцгой комиссийн дарга 2020 оны 1-р тушаалаар томилсон хариуцлага шийдвэрүүд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тушаа шийдвэрийн бэлтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчилдөт төлөвлөгөөг холбогдох албан тушаалтанд тавьж шийдвэрлэх, алба мэргэжлийн анги болон сумдаас халдвар төвчнөөс өрсөн сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа мэдээллийг нэгтгэж, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, улсын онцгой комисс, эрүүл мэндийн яамд тус тогтоосон цагууд танилцуулан ажиллаж байна. За аймгийн засаг дарга 2020 оны А-дрop 155 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг. За Монгол Улсын засгийн газрын 20 оны 30-39-р тогтоол, за улсын онцгой комиссийн бол аймгийн онцгой комиссийн даргын тушаал шийдвэрийг албан даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор за эрсдэл бүхий өргөн эрдэнэ замын үйл сумдад ажилласан байгаа. За энэ ажлын хэсэгт онцгой байдлын газраас болон мэргэжлийн хэлтийн газар, эрүүл мэндийн газраас холбогд төлөөлөлд оролцоод сумдын онцгой комиссийг хуралдуулан за үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж за мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. За аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас аймгийн хэмжээнд хувийн хвшлийн нийт 29 зочлбуудтай гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар 756 иргэний төр орон байраар хангах асуудлыг бол шийдвэрлсэн байна. За хүн сүтэн аж ахуйн газраас 6 аж ахуйн нэгж байгуулалттай гэрээ байгуулж за нийтдээ 20 мянган хүнийг 20 хоногийн хугацаанд хоол хүнсээр хангах ажлыг бол зохион байгуулад байна. За аймгийн онцгой комиссийн шийдвэрээр 25 мянган сар тараах материалыг хэвлүүлж 14 суманд хуваарлан хөргүүлж за 21 сургууль 32 цэцэрлэгийн 861 багшаар дамжуулан 21286 өргөд хөргөн ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн Дорногов ЭМ-ийн, Дорногов пост ЭМ-ийн, ДТВ, ДСП, ТV4 телевизэд болон замын үүд сумын хариун кабелийн телевизээр за халдвар төвчнөөс өрсөн сэргийлэх цаг үеийн мэдээ сэрэмжлүүлэх зөвлөмжийг бэлтгэж 22 удаагийн давтамжтайгаар нийт 460 удаа ард иргэдэд хүргэж ажиллаж байна. За мөн сайшин сумын засаг даргын тамга газартай хамтран иргэдэд өгөх сэрэмжлүүлгийг видео хэлбэрээр бэлтгэн захим сүлжээнд тавин ажиллаж байна. За аймгийн ус цагуур хүн сүтэн аж ахуйн газраас үүрэн холбооны 4 оператороор 3198 хүнд коронавирусын халдвараас өрсөн сэргийлэх болон хүүхдийг хараа хяналтгүй орхих, болцсогүй эрсдлээс өрсөн сэргийлэх чиглэлээр багц мессежийг нийт 2 удаа явуулаад байна. За өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд шинэ коронавирусын халдварын тохиол бүртгэдэггүй бөгөөд Дорногов аймгийн хэмжээнд замын үүд суманд 8, сайн шал суманд 3 хүн нийт 11 зэрэгтэй тохиол бүртгэснийг замын үүд сумын нэгдсэн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүд тусгаарлан танд судалгаа хийж 10 хүнээс сорьц авч өсвөртөд хөргүүлэн шинжилгээд 4 хүнд нь А хүрээний H1N2 вирус илэрч 5 хүнд нь ямар нэгэн вирус илрээгүй ба шинэ коронавирус онш өгүүлсэн байна. За одоогийн өнөөдрийн байдлаар нэг хүний сорьц одоо өсвөртөөр хийгдэж байна. За Монгол Улсын засгийн газраас гадаад улсын иргэдэд татан авах шийдвэр усанд холбогдуулаад замын үүд автозамын боомтоор 5 улсын 3115 зорчигч. За үүндээс Орос нь 2462, Гарс нь 653 нэвтэрсэн байна. За автозамын боомтоор төмөр замын боомтоор 5 улсын 2426 зорчигч нэвтэрсэн. За үүнээс одоо Орос нь 1620, Гарс нь 808. За доотлолт нь одоо энэ задаргаанууд нь энэ дээр харагдаж байна. За ингээд энэ дээрх хөлөөс харахад бол улсын хилээр 2947 Монгол улсын иргэн, за богино старт улсын 622 иргэн тус нэвтэрсэн бөгөөд нийт зорчигчдын 55% нь авто замын боомтоор, 45% нь төмөр замын боомтоор
нэвтэрсэн. За насны ангиллаар авч үзвэл насан туршийн иргэн 93% буюу 4295. За хүүхэд 7% буюу 301. За хүүс ангиллаар авч үзвэл эрэгтэй 65% буюу 2975, эмэгтэй 35 буюу 1621 иргэн тус тус нэвтэрчээ. За аймгийн засаг даргын шийдвэрээр мэргэжлийн байгууллагуудын чадхыг нэмэгдүүлэхэд зориулж 50 сая төгрөгийг гамшигын эрхлэлийн сангаас шийдвэрлсэн байгаа. За энэ хүрээнд 19 сая 700 мянган төгрөгийг онцгой байдлын газарт шийдвэрлсэн. За үлдсэн мөнгө нь одоо эрүүл мэндийн газарт хуваарлагдаж одоо эрүүл мэндийн газрын хүчин чармайг нэмэгдүүлэх ажиллагаанд зарцуулагдсан байгаа. За онцгой байдлын газарт шийдвэрлсэн хөргөний хэмжээнд одоо мэргэжлийн байгууллагууд дээр дараах одоо хамгаалах хэрэгслүүдийг бол авч тарааж өгсөн байж байна. За үүнд одоо замын үд сумын онцгой комисс 170 ширхэг халаргүйтгэлийн хувцас, за 500 кг холоорын шохоо, 100 ширхэг Э95 маск, 1000 ширхэг нэг удаагийн маск, за ханги боомтод 50 ширхэг халаргүйтгэлийн хувцас, 50 ширхэг Э95 маск, 1000 ширхэг нэг удаагийн маск, за аймгийн мэргэжлийн хэлтийн газар, цагдаагийн газар тус бүр 20 ширхэг халаргүйтгэлийн хувцас, 1200 ширхэг маск, за тус бүр 5 ширхэг халаргүйтгэлийн бодисыг бол тус тус олгоод байна. За одоо нөөцөд 56 халаргүйтгэлийн хувцас, 2000 ширхэг нэг удаагийн маск, за 250 ширхэг гар халдваргүйтгэж нөөцлөд байна. За 2020 оны 2 сарын 6-ны өдөр онцгой байдлын ерхий газрын тэргүүн дэд дарга бригадийн генерал Ариун буян гаргахлуулсан Улсын онцгой комиссийн шуурхай бүлэг Дорногов аймгийн замын үд сумд замын үд хөлийн бомб төрж ажилласан. За энэ ажлын хэсэг ирж замын үдийн сумын онцгой комиссийг хуралдуулж шинэ коронавирусын халдварт урьдчилан сэргийлэх тэмцэх, за хариу арга хэмжээ авах талаар авч байгаа хэрэгжүүлж байгаа ажлын талаар болон тулгамдж байгаа асуудлын талаарх мэдээллийг сонсож, за холбогдох арга хэмжээг бол авч хэрэгжүүлэхээр бол болсон. За үүнд бол тухайн салбар нэгжид нэн шаардлагатай байгаа хамгаалах тусгай хэрэгслийн хувцас, амны хаалт, бэлээ, эмнэлгийн хэрэгслийн нөөц салдваргүйтгэлийн бодис, техник тоног хөрөмжийг шийдвэрлүүлэх. За хөлийн бомбтор ажиллаж байгаа эмч сувлэгч ажилтан нарын орон тоог нэмэгдүүлэх, илүү цагаар ажиллаж байгаа ажилтан албаагч нарын илүү цагийн цалин үйлсийг шийдвэрлүүлэх. За нэн шаардлагатай байгаа хөрөнгө мөнгө зардлыг зохицуултын замаар шийдвэрлүүл засгийн газрын хуралдаа танилцуулж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн одоо шийдвэрүүдийг бол танилцуулсан. За аймгийн хэмжээнд халдварт урьдчилан урьдчилан сэргийлэх чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудад шаардлагатай хамгаалах хэрэгсэл хариултын бодис, тоног төхөөрөмжийн судалгааг мэргэжлийн байгууллагуудаас авч нэгтгээд нийт 1 тэрбум 72 сая төгрөгийн төсвийг одоо Улсын онцгой комиссд өргүүлсэн байгаа. За мөн одоо Улсын онцгой комисс ажлын хэсэг дээрх одоо саналыг танилцуулсан. Энэ ойрын хугацаанд Улсын онцгой комиссээр регуляцийн газрын шийдвэр гарч хамгийн түрүүнд одоо замын үт бомб дээр хангалттай хийх асуудлыг шийдвэрлэнэ гэж одоо тухайн үед бас шийдвэр гаргасан. За мөн одоо ханги бомбын асуудлыг ажлын хэсэг танилцуулсан байж байгаа. За улсын хэмжээнд бол томоохон бомбууд болох замын үд буян тухай гэх мэтчлэн бомбуудаа бол улс хамгийн түрүүнд анхааралтай авч холбогдох одоо хангалттай асуудлыг шийдэе. За ханги бомбын хувьд одоо орон нутаг өөрсдийнхөө боломж олцоогоор асуудлыг шийдэрэй гэсэн тэмцээг үүрэг өгснийг одоо онцгой комиссийн дараа бас танилцуулан ажиллаж байгаа. За өчигдрийн байдлаар Хөхөт Ирээ Улаанбаатар чиглэлийн 33 дахь галт иргэнд халуурсан иргэн байна гэсэн мэдээллийг одоо бүгд хятад улсын төмөр замын байгууллагаас мэдгдсэн байгаа. За энэ одоо мэдээллийн мэдгдсэний дараа 18:50 минутад Хөхөт Ирээ Улаанбаатар чиглэлийн одоо галт ирэг замын үд сумд орж ирсэн. За тус галт иргэнд нийт 96 том хүн 13 хүүхэд нэг одоо бүгд хятад улсын хүүхэд зорчиж явсан байгаа. За ингээд хөлийн мэргэжлийн хяналтын газраас галт ирэг рүү орж хянах шалгалтын ажлыг явуулахад одоо 447 дугаар вагонд орж явсан 49 настай иргэн 37.4 хэмээн халуунтай байсан. За энэ хүн маань одоо 2021 сарын 15-нд бүгд хятад ард улсын Сичуан мужийн Жинсүн хотод нарны зайн хураагуурын туршлага судалгаар 17 хүний хамт явж байгаад ирсэн. За Сичуан мужинд одоо Ухаан хотод хил залгаа муж байдаг юм байна. За мэргэжлийн хяналтын албанаас халуунтай ирсэн одоо энэ хүнийг за нэгдсэн эмнэлгийн халдвартын засаг руу холбогдох улсууд нь одоо мэдээлж үзлэг хийсний дагуу тусгаарласан байж байгаа. За ингээд эрүүл мэндийн яам бол Улсын онцгой комиссаас бас дээрх мэдээллийг хүргэсний үндсэн дээр одоо цуг явуулсан нийт 106 иргэнийг одоо 3 вагоны хамт замын үд сумаас 4 км зайтай төмөр замын эмчээ 3 буюу ачаа шилжүүлэн ачих талбайд байрлуулад байгаа. За халдвар нөгөө эрүүл мэндийн юун дээр тусгаарлагдсан нэг хүнийг сорцын аваад одоо хөсүүд дээр өчигдрийн байл 23 цаг 06 минутад автомашинаар хот руу явуулсан.
За өнөөдөр одоо сорьцсон ажиллагаа хийгдэж байгаа. За өнөөдөр амжиж байгаа ч магадгүй амжихгүй бол одоо маргааш гарна гэсэн нөхцөл байдалтай байж байгаа. За замын сумын онцгой комиссоос одоо галт хэрэг байгаа газрыг одоо 50 м-ийн зайтайгаар аюулгүй бүсийг татаад хээрийштэй байгуулж ажиллаж байгаа. За мөн одоо цасан нуурын цагдаа гэлцээс 10 албаагчийг гаргаж хамгаалалт аван ажиллаж байна. За өчигдөр бол төмөр замын байгууллагаас одоо хоол ундыг бол хариуцж гаргасан даасан байгаа. Өнөөдрийн байдлаар бол сумын онцгой комиссоос одоо хоол ундыг гаргаад холбогд гарах хэмжээг нь авч ажиллаж байна. За хүндрэлтэй асуудал гэх юм бол энэ 100 хэдэн хүний одоо бохирын асуудал, нойлын асуудал нэлээд хүндрэлтэй байна. Гэтэ одоогийн байдлаар нөөц боломжоо ашиглаад боошиг тайрч одоо тэр холбогдох газрууд тэр нойлынхон доор тавьж за тэрийг одоо зөөвөлж асгах гэдэг юм. Тийм байдлаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. За цааш давчиржуулах арга хэмжээний талаар товчхон танилцуулъя. За нөхцөл байдал бол нэлээд хүндэрч байгаа. За олон улсын хэмжээнд бол одоо биднийг унтаас эрэхтэл одоо 100-100-аар нь одоо нэмэгдэж байна. Одоо нас орж байгаа хүний тоо. За алдаргуулын нөхцөл байдлыг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр одоо энэ онцгой комиссийн даргын 0-1 дугаар албан тоотын хэрэгжилтийг бол эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. За мөн одоо бомбын болон мэргэжлийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх. За үүнтэй холбогдлолтой одоо шаардлагатай хөрөнгийг одоо бас аймаг орон нутгийн нөөц боломжоор гаргаж хийхгүй бол өнөөдрийн байдлаар бомбтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын нөөц үндсэндээ 4 хоногийн нөөцтэй байж байгаа. За улсын онцгой комиссоос ирж байгаа ирэх ёстой одоо бараа материалын татаа авалтын асуудал бас нэлээд удаашралтай байгаа. Цааталтаа улсын газрын шийдвэр гараад шийдвэрлэгдэж байгаа боловч татаа авалт нь бас удаашрж байгаа учраас хизээ бас хангагдах нь тодорхойгүй байгаа тул одоо энэ дараагийн хангалтыг эртэл нь одоо аймаг орон нутгийн хэмжээнд асуудлыг бол шийдвэрлэж зохион байгуулах болохгүй нэ гэдэг асуудлыг бол тавьж байна. За мөн одоо энэ замын үйл бомбтоор зорчиж байгаа энэ төмөр замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх саналыг улсын онцгой комиссод тавьж шийдвэрлэх саналыг одоо бас аймгийн онцгой комиссийн дарга бас тавьж байгаа. За энэ нь одоо ямар ч та юм бэ гэхээр үндсэндээ бол 7 хоногт замын үйл бомбтоор Бээжин Москвагийн чиглэлийн галт хэрэг 3 дахь өдөр явдаг юм байна. За Хөхөт Улаанбаатарын чиглэлийн галт хэрэг 3 дахь 7 дахь өдөр, 7 дахь буюу нэг өдөр гэсэн үг шүү дээ тийм ээ. За Эрэ Улаанбаатарын чиглэлийн галт хэрэг 2 дахь 6 дахь буюу хагасаа өдөр ингээд нийтдээ 5 галт хэрэг бүтэн 1-7 хоногт явчихж байгаа юм. Тэгэхээр ийм олон галт хэрэг явахдаа зэрэг тэнд байгаа бомбын үйл ажиллагааны нөгөө хүчин чадал бол үнэхээр хүндрэлтэй байдаг. Маш олон хүнийг ажилуулна, олон хүн ажилласны дагуу бас нэг хамгаалалтын хувцас, ариутгалтын бодис гэдэг алдаргууллын бодис хэмжлэлийн асуудлуудаас зарцуулагддаг. Тэгэхээр энийг одоо бид нар улсын онцгой комиссод танилцуулаад за Бээжин Москвагийн чиглэл олон улсын чиглэл учраас энүүгээр явах нь бол тодорхой байх. За Хөхөт Улаанбаатарын галт хэргийг үгүй бол нэг болгох. Хөхөт Улаанбаатар, Эрен Улаанбаатарыг нэг болгох. Үгүй бол аль нэг нь асах юм бол бид нар 7-нд 3 удаагийн одоо тээвэрлтийг бол одоо хариуцаад ажиллах болцоотой юм байна гэсэн саналыг бол дэвшүүлж байгаа. Энийг бол бас өнөөдөр улсын онцгой комиссийн нарийн бичгийн даргын ажлыг төр оруулж байгаа Ариун буян генералд бас танилцуулсан. Улсын онцгой комиссод танилцуулъя, албан тоотоор явуулаа гэсэн тийм одоо үүрэг бол өгсөн байгаа. За бусад орон нутгийн хэмжээнд харж байхад одоо бас хэрэгтэй нөхцөл байдал илэрч байгаа нөхцөлд одоо баар савыг хаах, за мөн одоо сүм хийдийг үйл ажиллагааг зогсоох гэдэг юм уу зохион байгуулалтын арга хэмжээг нийлдэг авч хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр манай дараагийн мэдээллүүдийг мэргэжлийн хэлтийн газар болон холбогд байгууллага тавих учраас яг ямар хэмжээнд одоо аймгийн хэмжээнд арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар тодорхой санал тавиад энэ асуудлыг онцгой комиссээр шийдчихвэл бид нар одоо өнөөдрөөс эхлээд холбогдох дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж бодож байна. За илэрхийлж дуслаа. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За эрүүл мэндийн салбараас энэ халдварын чиглэлээр ямар үйл ажиллагаа хийж байгаа талаар та бүхэнд мэдээлэл өгье. За хууль эрх зүйн зохицуулалтын хувьд бол бид нар нэлээд олон одоо баримтчгуудыг мөрдөж ажиллаж байна. За засгийн газрын дотоодоор батлагдсан үндэсний хөтөлбөр байна. За шадар сайдын 08 дугаар тушаал. За энэ бол болцсошгүй гамшиг нийгмийн эрүүл мэндийн настай байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах юм журам байгаа. За 2015 оны эрүүл мэндийн сайдын 242 дугаар тушаал дээр хүний MERS болон коронавирусын халдвараас сэргийлэх тухай гэсэн ийм тушаал байна. За 2019 оны заавар батлах тухай 537 дугаар тушаал. За 2020 оны шинэ коронавирусын халдварын болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах тухай 19 дугаар албан даалгавар. За мөн одоо 32 дугаар тушаалаар эмнэлэг зүйн багийн зөвлөх багийн ажиллах журам. За аймгийн онцгой комиссийн даргын 01 тушаал. За аймгийн засаг даргын А157 160 дугаар захирамжийг бид нар мөрдлөг болгож ажиллаж байна. За тархар зүйн хувьд бол аваад үзэхэд сая бас ерөнхийдөө
Дашны Морондагийн илтгэлд нэлээд орсон байгаа. За ер нь бол 1 сарын 6-наас хойш шинэ коронавирусын халдвар бүртгэгдэж эхэлсэн байгаа Хувиа-Мужид. За үүнээс хойш бол ер нь Дорногов аймгийн хэмжээнд нийт замун үд суманд 9, сайн шин суманд 3 хүн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байна. За аймгийн нэгдсэн эмнэлэг болон замун үдийн нэгдсэн эмнэлэг дээр за энэ хүмүүсийг бол тусгаарлаад танц судалгаа хийж нийт 11 хүнээс сорьц авсан. За хөсөөдд бол 4 хүнд А хүрээний H3N1 вирус илэрсэн байгаа. За 5 хүнд нь ямар нэгэн вирус илрээгүй. Одоо 2 хүний сорьцын хариу бол хүлээгдээд байж байна. За онцлог мэдээллийг за ерөнхийдөө сая нэлээд дэлгэрэнгүй ярьсан учраас энийг ер нь алгасчих гэж бодлоо. Дашны Морондагийн илтгэл дээр гарсан. За өчигдрийн буюу одоо замун үдэд байгаа 2 тусгаарласан хүн маань бол өчигдөр өглөө нэг нь 7 цаг 50 минутанд түргнээр замун үд сумын нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байгаа. За нөгөөх нь болохоор орой 18 цаг 40 минутанд саяны одоо вагонд байсан хүний мэдээлэл байгаа. За тэгэхээр энэ онцгой комиссийн чиглэлээр мэдээллүүд очсон учраас дэлгэрэнгүй тавихыг боллоо гэж ингэж үзэж байна. За энэ хоёр хүн маань хоёулаа тусгаарлагдчихсан. Хоёулангийнх нь сорьц бол хөсөөдөд хүрэгдсэн. Одоо мэдээллийг бид нар хариу хүлээгээд байж байна. За удирдлага зохион байгуулалтын хувьд бол эрүүл мэндийн газар дээр 9 өнөө бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан. За мөн шинэ коронавирусын халдварын боловсрогүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай 0.9 тоо тушаалыг гаргаж эрүүл мэндийн байгууллагуудыг арга зүгээр хангаж ажиллаж байгаа. За мөн одоо шинэ коронавирусын халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөгөөг бол бид нэр 46 заалтайгаар батлаад ингээд хэрэгжүүлж байна. За Монгол Улсын шадар сайдын 08 тоо тушаалын дагуу аргачлалаар бид нар эрсдлийн үнэлгээ хийгээ явж байгаа. За оны эхэнд бол бид нар энэ үнэлгээгээр бол дунд эрсдэлтэй гэж үнэлэгдэж байсан. За томд төвчний бас дэгдэлттэй холбоотой дахин үнэлгээ хийсэн. За энэ дээр бас өндөр эрсдэлтэй гэж гарсан байгаа. За аймгийн нэгдсэн эмнэлэг одоо с ิจ гтэй тохиолдол бүртгэгдээд за энийхээ дагуу бид нар дахин одоо бас энэ эрсдлийн үнэлгээ хийхэд бол өндөр эрсдэлтэй гэсэн ийм үнэлгээтэй явж байна. За энэ өндөр эрсдэлтэй үед бол ямар одоо арга хэмжээ авах вэ гэдэг нь бол энэ аргачлалынхаа дагуу явж байгаа. За мэдээллийн хувьд бид нар бас эрүүл мэндийн яам, хөсөөд эрүүл мэндийн байгууллагатай байнга мэдээлэл солилцож ажиллаж байна. За 4 удаа цахим хурал сургалтанд бол холбогдох эмч мэрэгчлэтнүүдийг хамруулад ДЭМ болон эрүүл мэндийн яамнаас гаргасан 8 төрлийн төр зөвлөмжийг бол бид нар зааварчилгаа болгоод өөрсдөө мөрдөж ажиллаж байна. За сумдын эрүүл мэндийн төвөдтэй бас 100 програмаар 2 удаа 14 байгууллагын 100 эмнэлгийн мэрэгчлэтнийг хамруулан энэ коронавирусын халдварын үеийн одоо бэлэн байдлыг яаж хангах вэ? Энэ халдвар гэж юу юм гэдэг тал дээр бол мэдээлэл өгч холбогдсон байгаа. За эрүүл мэндийн салбарт ерөнхийдөө ямар асуудлууд байна вэ гэдгийг бид нар нэгтгээд за энэ дагуу онцгой байдлын дарагт саналаа хургуулад аймгийн засаг даргын 160 дугаар захирамжийг бол батлуулсан байгаа. За аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийг бол бид нар шууд одоо арга зүйн удирдлагаар хангаж ажиллаж байна. За энд бол тусгаарлах өрөөний хаана байрлахын, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдал ямар байгаа юм. За тэнд ажиллах одоо эмч боловсон хүчний нөөц ямар байна уу гэдэг бүх чиглэлийн мэдээллүүдийг авч арга зүгээр хангаж ажиллаж байна. За томд төвчний одоо дэгдэлтийн үед бол бид нар бас шуурхай арга хэмжээг зохион байгуулсан. За аймгийн нэгдсэн эмнэлгийн дуудлагт бол хүүхдийн эмчийг нэмэлтээр дуудлага гаргаж өрхийн эрүүл мэндийн төвүүдийг мөн одоо нэмэлт дуудлага гаргуулад ажилласан байгаа. За 2020 оны өчигдрийн байдлаар бол томд төвчний өвчлөл бол нийт амбулаторийн үйлчлэгийн 8.6%-ийг эзэлж нэлээд буурсан. Тийм учраас бид энэ нэмэлтээр гаргасан хүүхдийн эмчийн дуудлагыг бол одоогоор буулгаад байна. За тусгаарлах өрөөний хүчин чадлын байдлыг бол нийт эрүүл мэндийн төвүүд дээр бид нэ судалгаа авч арга зүгээр хангаж ажиллаж байна. За 2-4 ортой нийт одоо 28 орыг бол стандартын дагуу эмнэлгийн хэрэгсэл нөөцийн хамт бол бэлтгээд байна. Нийт сумандаа. За хатан булаг суманд бол 4 ортой тусгаарлах өрөөг бол бэлэн байдалд оруулаад байж байна. За эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах эмнэлгийн асуудал бол яригдсан. Тийм учраас бид нар бас энэ дээр багаараа хуралдаад замун үд болон сайн шин суманд энэ эмнэлгийн асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг ярилцсны дээр за замун үд суман дээр нэгдсэн эмнэлгийнх нь амбулаторийн хэсгийг тэр чигтэн тусгаарлах эмнэлэг байдлаар за сайн шин суманд бол одоо сүүл шинээр баригдсан 20 ортой эмнэлгийг 40 ортоогоор
одоо тусгаарлах эмнэлэг болгохоор ингэж бэлэн байдлыг хангаж төлөвлөд ингээ явж байна. Тооцоо мэдээллийг хийгээд явж байна. За иргэдэд мэдээлэл өгөхдөө бол цаг үеийн мэдээлэлтэй байдалтай холбогдуулаад Дорногов аймгийн цахим болон одоо бусад холбогдох цахим мэдээллүүдээр бид нар иргэдэд сэрэмжлүүлэх арга хэмжээ мэдээллүүдийг хүргэж ажиллаж байна. За хүнс хөдөөжихөн газар цагуур орчин шинжилгээний газар дамжуулаад бол 3198 хүнд энэ масс мессежийг бол өгсөн байгаа. За 2 дугаар хуралдаанаар гарсан шийдвэрийн дагуу нийт 25 мянган ширхэг гарын авлагыг 21 сургууль 32 цэцэрлэгийн 861 багшаар дамжуулаад 21286 хүрэхэд хүргүүлээд байна. За энэ мэдээлүүд өмнө бас явагдсан. За аймгийн D-Time DS Дорногов пост TV4 энэ телевизүүдэд бол 2 удаа тусгаш мэдээлэл өгсөн байгаа. За онцлог сэдв шууд нэвтрүүлэгт 1 удаа орсон. За онцлог зочны мэдээлэлээр бас 1 удаа орж өнөөдрийн яг коронавирусын халдвар Монгол улсын хэмжээнд болон дэлхийн дахинд ямар байгаа талаар мэдээлэл иргэдтэй шууд өгсөн байгаа. За шууд нэвтрүүлгийг 1 удаа бид нар зохион байгуулсан. За энэ дээр бол аймгийн онцгой байдлын газрын дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцож мэдээлэл өгсөн. За эрүүл мэндийн салбар бол тодорхой хэмжээгээр сургалт сурчлагыг иргэдэд хүргэж бас гарын авлага материалуудыг хүргэж ажиллаж байна. За орон нутгаас үзүүлсэн дэмжлэгийн хувьд бол за аймгийн засаг даргаас бид нар 100 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлсэн байгаа. За томд тус болон коронавирусын халдвар нэмэгдэж байгаатай холбоотой аймгийн 2 нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засгийн яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор за энэ 100 сая төгрөгийнхөө эхний ээлжинд 20 сая төгрөгийн 12 төрлийн 26 ширхэг тоног төхөөрөмжийг одоо худалдамж аваад 1 сарын 10-нд хүлээлгэж өгсөн байгаа. За нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж эрчим дэмжлэгээний тасагт 58.2 сая төгрөгийн 6 төрлийн 16 ширхэг тоног төхөөрөмжийг мөн одоо худалдан авч 2 сарын 4-нд хүлээлгэж өгсөн байгаа. За хүүхдийн засагт 16 сая төгрөгийн ор тэрэгэнцэр болон одоо бусад шаардлагатай багаж хэрэгслүүдийг авахар 18 ширхэг төхөөрөмжийг шууд худалдаа авах гэрээгээ байгуулад байна. Энэ бол одоо хүлээгдээд байж байгаа. За мөн 5 хүнийг бол аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засагт нэмэлтээр ажиллуулж тодорхой хэмжээний урамшууллыг олгосон. За аймгийн засаг даргын 157 дугаар захирамжаар за эрүүл мэндийн газарт нөөц бүрдүүлэх зорилгоор аймгийн онцгой комиссын шийдвэрээр одоо эрсдлийн сангаас 30.3 сая төгрөгийн санхүүжилтийг бид нар авсан. За энэгээр бол халдваргүй итгэлийн бодис, хамгаалах хувцас, маскны нөөцийг бүрдүүлэхээр тооцоол хийж өгсөн байгаа. За эхний ээлжинд бид 680 ширхэг комбинзон 17 сая төгрөгөөр, за 1 удаагийн амны аалт 650 ширхгийг 1.7 сая төгрөгөөр, за гадаргуу халдваргүйжүүлэгч 8 харьцыг 0.65 сая төгрөгөөр, за гар халдваргүйжүүлэгч 150 ширхгийг 126 сая төгрөгөөр нийтдээ 20.6 сая төгрөгийн хамгаалах хувцас халдваргүйжүүлэх бодисыг татаж аваад байна. За мэдээллийг бол бид нар бас тал тийшээ нөлөө өгж байгаа. За бүх эрүүл мэндийн байгууллагуудаас 16 цагаас нэгдсэн мэдээллийг аваад аймгийн онцгой комисс, онцгой байдлын газар, эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, хөсөөт, мөн зооноос өвчний судлалын үндэсний төвд бас тус өгч байгаа. За хэлийн ангиас бол 3 цаг тутам мэдээлэл авч ирсэн. За энийг бол 2 сарын 10-наас эхлээд өдөрт 2 удаа авдаг ийм горимж шилжсэн байгаа. За эрүүл мэндийн сайдын 19-р албан даалгаврын хүрээнд 14 хоногтоо 1 удаа одоо эрүүл мэндийн сургалт сурталчилгааны талаарх мэдээллийг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 7 хоногт 1 удаа ингээд мэдээлэлээр хангаж байна. За цаашид бидний тавьж байгаа одоо ямар саналууд байна вэ гэхээр хамгийн нэгдүгээр өндөржүүлсэн бэлэн байдлын горимж шилжих шаардлага байна гэж ингэж үзэж байна. За хоёрдугаарт нь галт тэрэгний хөдөлгөөнийг зогсооё. Тэгэхгүй бол ерөөсөө одоо энэ хоёр сорьц маань яаж гарах уу гэдэг бол бас их эрсдэлтэй. Яагаад гэвэл яг нөгөө Юхан мужийн одоо хил залгаа тэр мужаас ирсэн, хотоос ирсэн учраас тэр хүмүүс маань бас эрсдэл өндөртэй байгаа хамгийн гол нь яг хариугаа бид нар харж байна. За артерийн хөдөлгөөнийг зогсооё. Ялангуяа том тэрэгний хөдөлгөөнийг зогсоох саналыг оруулж байна. За цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг оруулж байна. За мөн одоо гандан хийдэд энэ үйл ажиллагааг нийтийг хамарсан одоо ном хуралдахыг хойшлуулаач ээ. Хуралдуулахгүй байх энэ үйл ажиллагааг одоо оруулж өгөөч ээ. За цаашлаад энэ баар болон бизнесийн үйл ажиллагааг зогсоох. За маскны нөөцийг бүрдүүлэхэд орон нутгаас дэмжлэг үзүүлэх. Ялангуяа одоо энэ юуны оёдлын цехүүд байдаг юм уу, эсвэл онлайнч гэдэг юм уу, энэ байгууллагуудаар маск оюулах ямар боломж байна уу? Энийг бас зохион байгуулах
ийм шаардлага байна гэж ингэж үзсэн байгаа. За дараа нь бол бид нар бас аймгийн нэгдсэн эмнэлгийн угаалгын тасаг болон за халдвартын тусгаарлах эрчим тэмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн 2 төслийг аймгийн засаг даргад хургуулсан байгаа. Нэг нь 64.3 сая төгрөгийн, нэг нь 69.5 сая төгрөгийн. Энэ яагаад угаалгын тасагт гэж байгаа юм бэ гэхээр одоогийн нэгдсэн эмнэлгийн байдал маань угаалгын машин ерөөсөө нэг л ажиллаж байна. Энэ нөгөө халдвартай болон халдваргүй бүх цагаан хэрэглэл нэг дор угаагдаж байна гэсэн үг. За цаашлаад энэ одоо болцсогүй байдлаас янз бүрийн асуудал үүсэх юм бол энэ угаалганы асуудал бүр тулгымцсан асуудал болно. Тийм учраас энэ хоёр төслийг мань дэмжиж өгөөч гэдэг ийм саналыг оруулж байна. За мөн одоо цагдаагийн болон онцгой байдлын газрын мэрэгчлэтнүүдийг бэлэн байдлыг хангаж хамгаалах хувцас хэрэгслээр нэгдүгээр тангай, хоёрдугаарт энэ хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх ийм дадлах сургалтыг бас хийх ийм одоо сургалтыг оруулаач гэдэг ийм саналыг тавьж байна. За хамгийн сүүлд нь за Э95 болон нэг удаагийн амны хаалт ерөөсөө нөөц байхгүй байгаа. За худалдаж авах гээд мөнгө нь байгаа боловч борлуулах ямар нэгэн нэгж олдохгүй байна бид нарт. Тэгэхээр энэ дээр бас ямар боломж байна вэ? Цаа үзүүлээч гэсэн ийм саналуудыг оруулж байна. За баярлалаа. За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За аймгийн онцгой комиссийн 2 дугаар хуралдаанаас хойш мэргэжлийн албаны газраас энэ шинэ коронавирусын халдварын боловсролгүй эрсдлээс хөрсөн сэргийлэх талаар хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товчхон танилцуулъя. За аймгийн мэргэжлийн албаны газраас энэ шинэ коронавирусын халдварын боловсролгүй эрсдлээс өртсөн сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах бол төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. За үүнийхээ хүрээнд мэргэжлийн албаны газар дээр бол хариуцлагатай жижүүр бол байнга ажиллаж байна. За 1-р сарын 29-ны өдрөөс хойш аймгийн хэмжээнд илэрсэн с сэжигтэй тохиолдлын давхар судлалын судалгааг бол гаргаж мэргэжлийн албаны ерөнхий газарт бол захимаар хөрвүүлж ажилласан байгаа. За аймгийн хэмжээнд хүнсний чиглэлээр худалдаа үйлчлэгээ эрхлэгч 52, за сургууль хүмүүжлийн 6, соёлын 3, банк санхүүгийн 14 объектын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, за шалгалтаар илэрсэн зөрчилд улсын байцаагчийн 20 албан шаардлага 15 зөвлөмж зөвлөгөө өгч арилгуулж ажилласан байгаа. За мөн хүнсний худалдааны 3 зах үйлчлэгээний 2 төвд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж, за иргэдэд амны хаалт, бэлээ, цэвэр дөрөн тулц өмсч хэвших талаар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байгаа. За мөн сайшаанд өргөн Эрдэнэ замун сумдын хүнсний худалдаа үйлдвэр үйлчлэгээний 34 газар, төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, за 6 цэцэрлэг Дичэн жонхорлын хийдэд бол ариутгал халдваргүйтгэл хийлгүүлж, за халдваргүйтгэлийн бодис жавлын найруулах зааварчилгаа өгч ажилласан байгаа. За ханг хэлийн боомтод улс орны ачаа тээвэрлэлд эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд болон сайшаанд замун сумдын томоохон худалдааны төв нийтийн хоолны газрын нийт 223 жолооч худалдагч тогооч зөөгч нарт за коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, цэвэрлэгээ үйлчлэгийг сайжруулах, өрөө тасалгааг агааржуулах, амны хаалтыг зөв хэрэглэх, үйлчлүүлэгчийг гар угаах нөхцлөөр хангах талаар бол сургалт зохион байгуулж ажилласан байгаа. За сайшаанд сумын Агатова тас зам 2 өрхийн эрүүл мэндийн төв, өргөн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн ажилтан нарт бол хувийн хамгаалах хувцас өмсөх, тайлах талаар бол видео хичээл тарааж, за хоо хаягдлыг хэрхэн устгах талаар болон коронавирусын халдвараас сэргийлэх сэрэмжлүүлэг тарааж бол мэдээлэл өгч ажилласан байгаа. За аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн дарга мэрэгчлэн нартай хамтран коронавирусын халдвар бүртгэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ор дэлгэх, за халдварын үед ажиллахдаа эмнэлгийн дотоод халдвараас сэргийлж ажиллах талаар бол хэлэлцүүлэг хийж зөвлөгөө өгч ажилласан байгаа. За аймгийн төвийн голомж талбайд болон за захимаар бол худалдаа эрхэлж ирсэн 7 иргэний үйл ажиллагааг зогсоож холбогдох үйл тогтоомжийн дагуу арга хэмжээ ажилласан байгаа. За онцгой байдлын газраас нийтдээ 1200 ширхэг амны хаалт, за 70 ширхэг нэг удаагийн хувцас, за гар ариутгагч бодис 10-ыг, за холоорын шохоо
75 кг. За N95, N94 амны авт бол 100 ширхгийг авч бол нөөцлөд байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ханг хэлийн бомбтоор ямар нэг тээврийн болон зорчигчийн бол хөдөлгөөн хийгдээгүй байгаа. За аймгийн мэргэжлийн хяналтын газраас бол ханг хэлийн бомбтын экспорт импорт хэлийн хорио цэрийн хэлцээр бол эрүүл ахуйн байцаагч томилогдсон ажиллаж байгаа. За энэ замун суман дээр хамгаалтанд гарч байгаа цагдаагийн газрын албан агштад бол нэг удаагийн хамгаалах хувцас өмсөх тайлах талаар бол бас сургалт хийсэн байгаа. За замун суманд тусгаарлагдсан 2 иргэний хавтал болон за галт тэрэгний зорчигчдын шингэн хуваягдлыг өнөөдөр өглөөний байдлаар бол холоорын шохоо хийж контакт бариулаад байж байгаа. За галт тэрэгэн тусгаарсан иргэдийн биеийн байдлыг бол үзэхэд с ิจ гтэй шинж тэмдэг илрээгүй. За галт тэрэгний ойр орчмыг бол холоорын шохоон уус сумлаар бол ариутгал халдвар хөтгөл хийж ажилласан байгаа. За мөн энэ замун суман дээр гэртэн тусгаарсан 2 иргэнийг бол урхийн эмчээ үздэг ихэд биеийн байдал хэвэн байсан. За тус айлын нөхөн жорлон угаацны нүх за орчны эдэлбэр газрыг бол холоорын шохоогоор бол ариутгал халдвар хөтгөл хийлгсэн байгаа. Замун сумын нэгдсэн эмнэлэгт манай за замун суман дээр ажиллаж байгаа эрүүл ахуйчийн мэдээж байгаагаар бол өнөөдрийн байдлаар замун сумын нэгдсэн эмнэлэгт маань холоорын шохоо бол хангалтгүй байна. За мөн хувийн хамгаалах хувцас хангалтгүй. За усны гутал нүүрний хаалт бас байхгүй байна гэсэн тийм мэдээлэл өгсөн байгаа. За түрүүн эрүүл мэндийн газраас бас цаашдын аймгийн хэмжээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар ямар ажил зохион байгуулах вэ гэдээ санал гаргаж ирсэн. За түүн дээр нэмээд хэлэхэд энэ аймгийн хэмжээний нийт энэ айл өрхийн нөхөн жорлонг бас холоорын шохоогоор хадруулах ажлыг бол зайлшгүй зохион байгуулах шаардлагатай байна. За мэдээлэл хийж дуслаа. За эрхэм комиссийн гишүүдийн хамрыг ирээ. Ингээд та бүхэн цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаас товчхон мэдээлэл өгье. За Монгол Улсын засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэр. За үүнийг дагаалдаад аймгийн онцгой комисс засаг даргаас гаргасан захирамжууд ер нь энэ талын бүхэл баримтж ажиллах үүрэг даалгавар тогтоох шийдвэрийг хүлээн авч цагдаагийн газар үйл ажиллагаанд чиглэл мөрдлөг болгон ажиллаж байна. За юуны төрөнд аймгийн нутаг дэвсгэр гоцаалдууд өвчний хорио цэрийн үе дэглэм зохиолж ажиллах цагдаагийн газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу алба багцтайгаа үйл ажиллагааг зохицуулахаар төлөвлөгөөнд тодтгол хийж хүн нэг үржилэн үүрэг гүйцэтгэх энэ ажил талаар үүрэг чиглэл өгöd байна. За гамшиг тохиолдсон үед ажиллах төлөвлөгөөгөө мөн бас тодтгол хийж алба багцтай үүрэг чиглэл өгöd ажиллаж байна. За аймгийн төв болон сумдын нутаг дэвсгэрийг бүсчлэн болон хэсэгчлэн хаах төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. За ялангуяа аймгийн төв дээр болон замын үе сум дээр алдар төвчин илэрсэн тохиолдолд тухайн эмнэлгийн объектыг бүсрэн хаах төлөвлөгөө, энэ нарийн төлөвлөгөө хүн нэг тусвараар бас гаргаж ингэж ажиллаж байна. За дээр төлөвлөгөөнүүдийг бас онцгой байдлын газартаа өргүүлж хамтран ажиллах чиглэлээр бас мэдээлэл солилцож ажиллаж байгаа. За өөрөөр хэлбэл ингээд удирдлагын баримт бичгийг дагалдуулаад өөрийнхөө нэг ажлын чиглэлийг төлөвлөгөөг гаргаад алба багцтай үргэлжлүүлээд ингээд бэлэн байдалтай байна гэж ингэж ойлгож байна. За аймгийн цагдаагийн захирамжийн дагуу дээр төвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан диско бар 7, караоке 27, кафе 4, ресторан зоогийн газар 37, нийт 75 аж ахуйн гэж байгуулсан үйл ажиллагааг дээр нөхцөл байдалтай холбогдуулан 24 цагаас хойш ажиллахгүй байх шийдвэр хэрэгжүүлж ажиллаад байна. За аж ахуйн нэгжүүдэд албан мэдээлэл хөрвүүлж мөсөн гуулгуурын талбай нэгийг PC тоглоомын газар PC тоглоомын 9 газрыг үйл ажиллагааг зогсоогоод байна. За ингээд зогсохдоо халуугдоход даалгавар тушаалтан эрхлэгч дарга нартаа уулзаж мэдээлэл өгж за хаалгыг бол бүрэн лацдаж баримтжуулж аваад байгаа.
За замын үд чиглэлээс Улаанбаатар хотын чиглэлд явж байгаа автозам дээр зорчиж байгаа. За нийт одоо 1022 дээврийн хэвслийг зогсоож 2350 хүний халууныг үүсгэх ажиллагааг автоэрийн газартайгаа хамтраад хийж байна. Энэ ажлыг манай автоэрийн газрын бас сайн хийж байгаа. Хүн бүрийг одоо халууныг үүснэ гэж Улаанбаатар чиглэлд нэвтрүүлж байгаа. За эндээс одоо илэрсэн төсөл өвчний шинжилгээнд гараагүй байна. За аймгийн засаг даргын онцгой комиссийн даргын шийдвэрээр за энэ онцгой комиссийн жижигүүрийн үйл ажиллагаанд оролцож ажилласан. За улсын хилээр дээрх хугацаанд нэвтэрсэн Монгол улсын 2997 бүгд найрамд дотоод улсын 622 иргэнийг нэвтрэх үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл энэ нийт зорчигчдын 55% нь автозамаар нэвтэрсэн, 45% төмөр замын боодоор нэвтэрсэн. Энэ үеийн одоо бүх одоо хамгаалтын ажиллагаанд цагдаагийн алба багш хамгаалалт авч ингэж ажиллаа. За өвчний шинж тэмдэг илэрсэн гэж шижиглэгдсэн халуунтай байсан зарим тохиолдолд болон хилээр нэвтрүүлэхгүй бизнес зөрчилтэй, за бичвэрийн зөрчилтэй, за гадаад орны бас иргэн халуунтай байсан, буцаасан ийм одоо бүх үйл ажиллагаан дээрээс нь тусгаарлах ажиллагаанд оролцож байгаа тэр иргэдэг эмнэлэгт хүргэх энэ ажиллагаан дээр бүгдэн дээр нь эмнэлгийн байгууллагатай, хэлийн мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Бүх одоо үйл ажиллагаанд дээр цагдаагийн хяналтыг жигд хэрэгжүүлж байгаа. За энэ бүгд найрамд хотод зорчиж байгаа иргэдээс бас нэлээдгүй тооны иргэд бас гэмт хэрэг зөрчил үйлдээд оргон зайлдсан юм бас байдаг. Ингээд бид нар орж ирж байгаа иргэн болгон дээр тулгалт хийж байгаа. Манай Балдагийн байгууллагын хэмжээнд 90 сурвалжлах юм сан байдаг. Энэ сандаа тулгалт хийгээд за шүүхээс оргосон 90 сурвалжлж байсан 10 иргэнийг гэмт хэрэг үйлдэлд бас оргосон 4 иргэнийг орж тогтоогоод бас ингээд ажиллаж байна. Ингээд орж тогтоосон иргэдийг зохих шалгаж байгаа шүүхий байгууллагад нь шилжүүлж ажиллаа. За ерөнхийдөө энэ коронавирусын дэглэлтийн үеэр цагдаагийн газраас дээрх ажлуудыг хийсэн. Захирамж тогтоож шийдвэр заасан үүргийн дагав бүх ажиллагаа бас хийгээд ингээд явж байна. Цаашид одоо бас онцгой комисс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. За мөн энэний дагаад албан хаагчдын аюулгүй байдал ариун мэндийн одоо өөрийнх нь одоо өөрөөс нь одоо шалтгаалх зүйлээр хийж өгч ярьж өөр чиглэл өгж байна. Дархлаагийн дэмжих чиглэлээр бас өдөр бүхэн алба багцтай аарч цацрагнаа хоолох ийм ажиллагаа бас дотооддоо зохион байгуулж ариутгал цэвэрлэгээний ажлыг асардуу хийж байгаа. За ингээд бас дараах санал байна. За бид нар бас энэ мэдээллийг бас нэлээд олон суугаар аваад тах шиг байна. Жишээлбэл одоо өчтөр иргэний талаас бид 10 хүн халуунтай орж ирлээ гэдэг мэдээлэл аваад ингээд одоо төрүүгээ мэдээлээд төмөн тэнцээ бас зөх газруудын мэдээлэл ингээд бас нэлээд сандрал үүссэн байхтай юм байна. Тэгэхээр иргэний талаас ямар суугаар хэн мэдээлэл авч их нэг цонхоор мэдээлэл авч төгөөж яхах зүг юм болов уу гэсэн бодолтой байгаа учраас гадаад орноос нэгэн байдлаар мэдээлэл сүгийг нэгтгэж нэг болох саналтай байна. За ангийн хэмжээнд ажиллаж байгаа баарын үйл ажиллагааг зогсоосон дээр хаа гэсэн саналтай байна. Бусад одоо үйл ажиллагаа зогсоочоод энэ архийг дэмжиж байгаа юм шиг юм үйл ажиллагаа бас байх нь хөнжгөө болов уу гэсэн бодолтой байна. За галт тэрэг автэрийн одоо хөдөлгөөний бас зогсоосон дээр хаа. Ялангуяа энэ одоо гадаад орноос орж иж байгаа автер хэрэгсэл орж иж байгаа зорчигчдоос гадна тэр хэд зүйл одоо байж болзошгүй юм вирус дамжиж орж ирэх юм магадaltaй учраас бас энэ хөдөлгөөнийг зогсоох талаар зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн дээр хаа гэж санал гаргаж байна. За дээрэс нь хамгаалтанд ажиллаж байгаа алба багчд маань, цагдаагийн алба багчд маань хамгаалах хувцсаар маскаар одоо ханх ямар нэгэн нөөцгүй байгаа. Тэгэхээр манад бас энэ нөөц өөрүүлж за манад өгсөн хувцсыг бас бид хэвчлэн замын үеийнхээ алба багчдад өгүүлсэн. За төвдөр байгаа алба багчд, сум дээр алба багчд бол ямар нэгэн нөөцгүйгээр ажиллаж байна. Энэ учраас энэ хангалтыг өгтөөс манад
үйлчлэхгүй хуваалцж гэсэн саналтай байна. За ингээд коронавирустэй холбоотой мэдээлэл дууслаа. Бас тодруулаад хэлээд захим ертөнцөөр Ордоос вагоноор хятад иргэдийг бас оруулж ирж байгаа гэсэн мэдээлэлүүд яваад байгаа. Тэгэхээр энд бол засгийн газар шийдвэр гаргасан бол хөршөөс одоо гадаад иргэдийг бол оруулахгүй. Зөвхөн одоо гадаад байгаа Монгол иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байгаа. Одоо өнөөдөр яриад байгаа тэр 7-5 удаа явж байгаа вагонууд бүгд одоо Монгол улсын иргэдийг л нааш оруулж ирж байгаа болохоос биш. Ямар нэгэн одоо гадаад улсын иргэнийг бол нэвтрүүлээгүй шүү гэдэг албан ёсоор байгаа гэж бодож байна. За сая Эрдэнэт даргын асуулт дээр тэр цагдаагийн бүрэлдэхүүний хуцаар хангалттай асуулт зэрэглээ. За суманд бол замын үе дээр бид нөөцийг бол бүрдүүлж тодорхой хэмжээр өгч байгаа. А яг энд байгаа хэсгийг болохоор бид өөрсдөө хэмжээнд үүсгэн нөхдөд ажиллах гэдгээр бас тодорхой хангалттай хийгдэж байгаа шүү. Тэгээд энэ 1-р 58-ыг 3-р багийн айлуудаар судалгаа авч явж байгаа гэсэн мэдээлэлүүд ирж байгаа. Тэгээд 40-оос 40 гаруй насны эрэгтэй хүн судалгаа аваад яваад ингээд айлуудын хаалга тогшоод тэгээд зарим нь одоо бас судалгаа авъя гэж ороод хаанаас явж байгаа гэхээр зэрэг хувийн компаниас гээд зарим нь болохоор одоо нийгмийн бодлогоос явж байгаа, төрөөс явж байгаа гэдэг янз бүрээр ярьж ийм одоо хүн яваад байгаа. Тэгээ энийг одоо цагдаагийн байгууллага анхааралтай авч бас одоо шалгаж үзээч гэдэг саналыг тавьж байна. За мөн энэ орон нутагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа, оюутлын үйл ажиллагаа явуулж байгаа энэ одоо байгууллага бүх хүмүүстэй хамтарч орон нутгийн маскын хэрэгцээг хангах талаар бас хамтарч ажиллаач гэдэг. Энийг одоо бид нар бас судалгаа хийж байна. Хүмүүстэй уулзаж байна. Маскны одоо яаж хийх юм стандарт нь гарсан учраас за мөн одоо улсын онцгой комиссоос орон нутгийнхаа маскны хэрэгцээг одоо орон нутаг өөрөө хариуц гэсэн ийм одоо шийдвэрлэл явагдаж байгаа учраас энэ тал дээр бас анхаарч ажиллая гэж бодож байна. Аймгийн хэмжээгээр зарим аймагуд бол аймгийнхаа онцгой комиссийн шийдвэр гаргаад одоо баар цэнгэний газрууд сум мэдүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч байгаа. Тэгэхээр аймгийн хэмжээнд одоо энэ буддын шашны хийдээс гадна энэ христийн сумыг бас үйл ажиллагааг зогсоох шаардлагатай байна. Одоо ямар ч хяналт байхгүй одоо энэ христийн сумууд дээр бас хүмүүс цуглах тийм асуудал бас гарч байгаа. За дээрэс нь энэ баар цэнгэний газруудыг бас ерөн үйл ажиллагааг өссөн бүр зогсоосон дээр байх гэж бодож байна. Саяны нийгмийн бодлогын хэлтсийн дарга, нэвшлийн хэлтийн газрын даргын санал нэг байгаамаа. Хамрын хийд чиглэлийн хамрын хийдийн одоо хийдээр сар шинийн араас одоо ингээд иргэд намаа уншуул ингээд маш ихээр явдаг. Тийм учраас энэ сүм хийдийн үйл ажиллагааг бид нэр комиссийн шийдвэрээр бас хоригдох үйл ажиллагааг зогсоохгүй бол энэ одоо бас манайд нэлээх эрсдэл учруулж болзошгүй байгаа гэсэн ийм саналтай. Тэгээ баар цэнгэний газрыг бас хаах саналтай байна. Өчтөр замын үүлээс орж ирсэн мэдээллийг ямарсан олон нийтэд ямарсан мэдээлсэн байж байгаа. Яг замын үйл дээр одоогийн байдлаар бас 3 вагонд 100 гаруй иргэд за дээр нь одоо сумын бас тусгаалсан нэг иргэн бас байгаа. За шинжилгээнийх нь хариу одоо маргааш ирчих байх тийм ээ. За хариуцлага халдвар гүйцэтгэх тэр хүмүүсийн одоо бие засах бохирын асуудал дээр бас замын үеийн онцгой байдал, за хэлийн мэргэжлийн ярилцлагын газар, за замын үеийн хэлийн мэргэжлийн ярилцлагын газар бас нэлээд сайн төвшөнд одоо ажиллаж хариуцлага халдвар гүйцэтгийг бол хийгээд явж байгаа. За ерөнхийд нэг иймэрхүү юм дээр хэдүүлээ гэсэн анхаарай. Тэртээ дөрвөө одоо бид нар одоо мөнгөний шийдэд өгсөн. Ялангуяа маск нэг удаагийн хувцас хэрэгслийн асуудал байж байна. Тэгээ орон нутгийн компаниудыг одоо яаралтай дуудаад, уулзаад за эрүүл мэндийн газраас бол дуудаж уулзсан юм билээ. Маск хий гэдэг, зарим газрууд бол маск хий гэдэг хэлсэн байж байгаа. За зарим нэгэн одоо дээл хувцас бусад одоо чиглэлээр үйл ажиллагаа, эдгээр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг иргэдийг дуудаад тэгээ маскыг хийх гэдэг бас яаралтай зохион байгуулах зүйтэй. Мөнгөний одоо яаралтай гаргаж өгье. Урьдчилаад одоо гаргаж өгөхгүй бол урьдчилаад одоо юм маскны тоогоор ингээд одоо мөнгөний одоо өгөөд ирнэ гэсэн юм бодолтой байж байна. За хоёр дахь асуудалтай энэ ариутгал халдвар үүслийн шохой, холоорын шохойг хөдөөж байгаа газар дээр ер нь ямар төвшөнд байна тэр нь хичнээн тоон байна танад ер нь ариутгал халдвар үүслийн бодис одоогоор нөөц ямар төвшөнд байна дарамт дарга
мал эмнэлэг дээр. Мал эмнэлгийн дарга байна уу? За холоорын шоход татаж явах ажлыг яаралтай зохион байгууллаа. Бид нар эхний ээлжинд одоо хэлийн мэргэжлийн хяналтын байгууллага, за хил дээр ажиллаж байгаа бусад байгууллагууд дээр эндээс одоо холооржуулах ийм бодисыг одоо өгөөд явж байгаа. Үндсэндээ бидний нөөц бас тодорхой хэмжээгээр барагдаад дуусж байгаа. Тийм учраас ташин дарга онцгой байдлын ерөнхий газартай бид нар ярьсан байж байгаа. Нэмэлт одоо холоорын шохог татаж явах, дээр нь одоо замун үүд дээр хийж байгаа одоо тэр тусгаарласан хүмүүс байж байна. Замуудын хил дээр хийж байгаа одоо ариутгал халдвар үүрэгч дээр одоо нэмэлт хүч тавьж ариутгал халдвар үүрэгчтэй олон сайжруулах хэрэгтэй байна. За мэргэжлийн хяналтын газар за бусад одоо байгууллагууд за эмнэлэг за бусад одоо байгууллагууд маань энэ орж ирж байгаа энэ тээврийн хэрэгслийг ариутгах ажлыг бас яаралтай зохион байгуулалт явах нь зөв юм байна. Замун үүдээс орж ирж байгааг энэ Шунхлын Сод Монголын колонк дээр ариутгал халдвар үүрэгчдийг явуулах, Улаанбаатар хот болон бусад одоо аймагуудаас орж ирж байгаа автомашины хөдөлгөөнүүдийг бол цагдаагийн 2 дахь гор одоо бас 3 улс руу юу постн дээр ариутгал халдвар үүрэгчдийг яаралтай зохион байгууллаа. Одоо бол замун үүд дээр л одоо ариутгал халдвар үүрэгчдийг үйл ажиллагаа зохион байгуулаад яваад байгаа шүү. Тийм учраас энэ шатндаа бид нар энийг сайн анхаарч энэ ариутгалын ажлыг бол одоо ямар ч аймаг руу гарч байгаа орж байгаа тээврийн хэлс дээр ариутгал халдвар үүрэгчдийг юмсан зохион байгуулаад явах нь зөв юм байна гэсэн юм хэлдэг байж. За мөн ариутгалын модис тодорхой хэмжээгээр татаж яваад нөөц бүрдэх юм бол ялангуяа замун үд цомон дээр Эрдэнэ, Өргөн, Сайн шанд гэдэг энэ төмөр замын одоо сумдууд дээр энэ ариутгал халдвар үүрэгчдийг иргэдийн бол одоо хийх ялангуяа энэ нөхөн жорлыг ариутгах, хогийн цэгийг одоо ариутгах ийм ариутгалын ажлыг бас зохион байгуулалт явуулъя. Яаралтай тийм учраас Улаанбаатар хотоос одоо татаж явах энэ ариутгалын бодисыг одоо яаралтай татаж явах хэрэгтэй гэдэг. За тэгээд мэргэжлийн хяналтын байгууллагаас бас санал гаргаж байна. Энэ олон нийтийг цуглуулж байгаа ялангуяа баар цэнгэний газрыг за мөн одоо тэр христийн шашин байж байна. За мөн одоо манай уламжлал шашин одоо гамдын хийд байж байна. Энэ үйл ажиллагаанд онцгой анхаараа. Энэ үйл ажиллагааг одоо юу гэдгийг ойрын одоо онцгой байдлын одоо шийдвэр гарсны дагуу энийг зогсоохон зүйтэй. Зогсоохон зүйтэй. За мөн галт тэрэгний одоо бас энэ Монгол иргэдийг татаж явах үйл ажиллагаа бол нэлээд явагдаж байгаа. За Улаанбаатар, Бээжин, Улаанбаатар хөх хот, Улаанбаатар Ирээн гэсэн ийм одоо төмөр замаар одоо бүдэн хятад тулсад байж байгаа. Монгол иргэдээ бас татаа авах үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ бас их тоон их олон байна гэдэг асуудлыг өнөөдөр одоо бас онцгой байдлын ерөнхий газраас би бас танилцуулсан байж байгаа. Тийм учраас энэ вагоны хөдөлгөөнийг одоо тодорхой хэмжээгээр одоо багасгах энэ асуудал дээр одоо бид нар онцгой байдлын ерөнхий газар болон улсын онцгой комиссод энэ асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ. Ерөнхийдөө бол Улаанбаатар, Бээжингийн чиглэлээр одоо бас энэ вагон бол одоо Бээжинд байж байгаа Монгол улсын иргэдийг, за хөхөтөд байж байгаа Монгол улсын иргэдийг, за төмөр замаар дайрч байгаа бусад одоо хятадын хотуудын Монгол иргэдүүдийг татаж явах энэ чиглэлээр л явуулна үхээс биш. Тэг ингээд ирээнэч бас татаад авдаг. Ийм байдлаар явуулвал биднэрт бас их амар байж байгаа. Тийм учраас энэ асуудлыг бол улсын онцгой комиссод ингээд тавиулъя. Тэгэхгүй одоо хөхөд Улаанбаатар гэж нэг вагон яваад, Ирээн Улаанбаатар гэж нэг вагон яваад, Бээжин Улаанбаатар гэж ийм вагон яваад, энэ нулган дээр одоо ариутгал халдвар гүйцэтгэх, энэ нулган дээр нэг удаа яваад, энэ нулган дээр үзлэг тандалт ингээ хийж байгаа нь өөрөө маш их одоо төвөгтэй байгаа. Тийм учраас одоо юу гэдгийг Монгол улсын иргэдийг татаж явахдаа Улаанбаатар, Бээжингийн одоо энэ вагоноор нэг мөр одоо ингээд шатааруулаад ингээд татаж явах нь зүйтэй юм байна гэдэг ийм саналыг бол өргүүлээ. За вагоны үйл ажиллагаа бол гэртээ дөрвөө одоо бас Монгол улс гэж байгаа юм чинь за хятадд байж байгаа Монгол улсын иргэдийг бол одоо бас татаж явах нь зүйтэй. Тийм учраас татаж явах хүртэл хугацаанд ямар ч гэсэн энэ одоо бас зохицуулалтыг хийж өгөөч гэдэг саналыг бол улсын онцгой комисс дээр тавьж одоо шийдвэрлэе гэсэн юм байна. За маск зүүхгүй байгаа иргэд их байна. Дорн гэдэг дээр. Одоо ингээд гадуур дотор явж гэн.
Тийм учраас энэ мэдээлэлдээ бол нэгдүгээр яаралтай байх хэрэгтэй. Манай энэ телевизүүд бас нэлээд сайн анхаарах хэрэгтэй гэж байна. Эрүүл мэндийн газар дээр одоо юу гэдгийг жижүүр ажиллаж байгаа. Онцгой байдал дээр бас жижүүр ажиллаж байгаа. Бүх мэдээллүүдийг одоо бид замун үеийн хэдийн мэргэжлийн болон замун үеийн сумын онцгой комиссаас мэдээлэл авч байгаа. Тийм учраас энэ мэдээллүүдийг бас иргэдэд хүргэх, анхааруулах, сэрэмжлүүлэх энэ ажлыг бас нэлээ сайн зохион байгуулах шаардлагатай байна. Сайн зохион байгуул. Өнөөдөр одоо хил залгаа одоо бүгдээр хятад ард улс дээр бол нөхцөл байдал бол одоо бас сайжраагүй байна. Тийм учраас одоо энэ мэдээллүүдийг өгж анхааруулах, ялангуяа энэ маск зүүх, гар хөдлөө угаах, олон нийтийн газраар одоо хүүхдэд дагуулж явахгүй байх, олон нийт одоо цугласан газар одоо цуглаж энэ наадах, тоглох энэ хөдөлгөөнийг одоо бүр сайн ойлгох хэрэгтэй байна. Маш сайн ойлгох хэрэгтэй. Сая одоо ингээ гадуур явж байхад маскгүй иргэд бол маш олон байна шүү дээ. Дэлгүүр хоцоор орж байгаа иргэд бол маскгүй бай. Годомж талбайд явж байгаа иргэд бол маскгүй байж байна. Тийм учраас энэ асуудал дээр их онцгой анхаарах. Өнөөдөр одоо 1000 гаруй хүн бүгдээ хятад ард улсад одоо бас энэ өвчний одоо вирусд бол нас орчоод байж байна. Энэ асуудал одоо юу гэдгийг хил залгаа одоо манай замын үүд байж байна. Дорногов аймаг байж байна. Хатанбулаг сум байж байна. Хамгийн их анхаарал татж байгаа аймаг бол яах аргагүй Өмнөговь Дорногов аймаг байж байгаа. Тийм учраас одоо энэ дээр бол онцгой анхаарах хэрэгтэй байна. Тийм учраас иргэдийг сэрэмжлүүлэх төрийн байгууллагууд ч гэсэн одоо юу гэдэг иргэдэд масктай иргэдэд одоо үйлчлүүлдэг. Орон нутгийн өмчтэй байгууллагууд ч гэсэн масктай иргэдэд үйлчлүүлдэг. Хувийн өвчтөний байгууллагууд ч гэсэн масктай иргэдэд энэ төрлийн үйлчлэгийг үзүүлдэг. Хувийн өвчтөний үйлчлэгийг үзүүлдэг. Энэ асуудлыг бас онцгой шийдвэрээр тусгаж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол одоо юу гэдгийг хэд их тайвширж хэд их одоо бас сэнэггүй одоо бас ингэж бас явж одоо болмооргүй байж байгаа. Энэ өвчний одоо хамгийн их аимшигтай асуудал бол энэ үхэж өргөдөж байгаа энэ хүмүүс бол ах トゥ хамаатан садан гэр бүлийн хүмүүс дээр нь одоо ээж аав нь найз нөхд нь гэдэг ийм хамгийн ойр дотны хүмүүсээ одоо үхэж өргөдөж энэ вирусыг нас орж байгаа нь хамгийн их аимшигтай байна. Тийм учраас энэ дээр бол онцгой анхаарах хэрэгтэй. Та бүхэн мэдж байгаа эрүүл мэндийн яамны сайд, сан гэрэл сайд гэсэн гэр бүлийн хамгаалъя, үр хүүхдүүдэд хамгаалъя. Энэ цагаан сарыг одоо хийхгүйгээр одоо нэг удаа хийхгүйгээр одоо энэ зохицуулаач гэдэг асуудлыг улсын онцгой комиссад оруулалтаа бас шийдвэрлсэн байж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөгөөч гэсэн энэ цагаан сартай холбоотой энэ үзэсгэлэн худалдаа, сурталчилгаа за энэ бүхий л үнүүдийг бол одоо хаах шийдвэр одоо өөрийн хугацаанд гарч байгаа. Тийм учраас энэ өвчний өөрийнх нь онцлог бол бид түрүүлээ. Хамгийн аимшигтай нь бол хамгийн ойрхон байдаг хүмүүстэй халтаадаг. Хамгийн ойрхон байсан хүмүүс маань эрсдэлд нэрвэгдэж байгаа ийм л их аимшигтай өвчин байна. Тийм учраас энэ дээр одоо онцгой анхаарал энэ сэрэмжлүүлгийг эрүүл мэндийн газар онцгой байдлын газраас маш сайн тайлбарлах хэрэгтэй. 30 минут 40 минут нэг цагийн дотор одоо энэ юмуудыг байнга явуулах хэрэгтэй. Манай телевизүүч гэсэн одоо юу гэдгийг өнөөдөр мэдээ өгсөн одоо маргааш мэдээ аавна гэхгүйгээр энэ мэдээллүүдийг л ингээд 30 минут ч юм уу нэг цагийн дотор ингээд энэ мэдээллийг л иргэдэд сайн авах хэрэгтэй. Бид нар одоо их аюул тийм хайнг байгаад байна шүү дээ. Өнөөдөр маск зүггүй байгаа хүн гэртээ ороод бас гар хөлөө угааж ирэх бас эргэлзээтэй зүйл. Тийм учраас энэ өвчнийг одоо бас сайн ярьж таниулах, бие мэдээлэл хэрэгсэл, энэ сошиалор, телевизээр, энэ эфир марадууга маш сайн ярих хэрэгтэй. Дээр нь одоо энэ хамгийн олноор цуглаж байгаа энэ самбар омрууд дэш гэсэн энэ өвчтөнтэй холбоотой томоохон хэмжээний плакатуудыг одоо яаралтай байрлах плакатууд. За цагаан сартай холбоотой асуудал анхаарал хандуулж байгаа. Аль болохоор цагаан сарыг бол хийхгүй байх ийм шийдвэрийг бас гаргаж байгаа. Тийм учраас энэ шийдвэрийг онцгой байдлын шийдвэр дээр тусгай явуулна. Одоо актер мөнгөө үрж бэлэг тусгалын бэлдэг, идэж уух юм бэлтгэх ийм асуудал бол үндсэндээ байхгүй гэж байна шүү. Тийм учраас өнөөдөр гаргах аймгийн онцгой үйлсийн шийдвэрээр аль болохоор цагаан сарыг Дорногов аймгийн хэмжээнд улсын хэмжээнд тэмдэглэх
бах ийм шийдвэрийг одоо энэ онцгой байдлын шийдвэрээр тусгаж гаргана байна. За ингээд эцсийн шийдвэр бол өнөөдрөөс эхлүүлээд Дорногов аймаг бол өндөржүүлсэн бэлэн байдал шийдэж ажиллана. Өндөржүүлсэн бэлэн байдал шийдэхгүй бол үнэхээр манай энэ иргэд маань үнэхээр хайхрамжгүй шүү. Бүх шатанд одоо мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага, онцгой байдлын байгууллага, эрүүл мэндийн газар энэ төрлийн байгууллагууд одоо гарч энэ иргэдэд анхааруулах, сэрэмжлүүлэх энэ ажлыг бол нийтээрээ зохион байгуулах болгоом байсан. Өнөөдөр одоо бид энэ аймаг орнуудынхаа иргэдийг бол маш сайн хамгаалах хэрэгтэй. Маш сайн ухуулах сурталчилгааг одоо маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Өнөөдөр бид төрийн байгууллагад ажиллаж байгаа энэ олон нийтийн байгууллагад ажиллаж байгаа бид л энэнийг л одоо бас анхааруулах, иргэдэд анхааруулах, сэрэмжлүүлэх энэ ажлуудыг сайн тэр хийх хэрэгтэй юм гэж би сайн одоо сайн зохион байгуулах гэдэг. Тийм учраас өнөөдрөөс эхлээд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад одоо жижүүрүүдээ ажилуулах хэрэгтэй. За дээр нь одоо бас манай төрийн байгууллагууд масктайгаар орон нутгийн өмчтэй байгууллагууд, хувийн өмчтэй байгууллагууд масктайгаар үйлчлүүлэх хэрэгтэй. Бүхий л үйлчлэгийг одоо масктай үйлчлүүлэх хэрэгтэй. Ариутгал халтар үйлчлэгээд гар хуруугийн одоо бас дээр нь одоо энэ завхуудаар дээр нь энэ олон нийтийн газар явж байгаа энэ юм дээр их сайн анхааруулах хэрэгтэй. Гарч ажиллая да одоо энэ. Гарч одоо бодмонд одоо маска зүү гэж хэлье. Ариутгал одоо халтар үйлчлэгийг хий гэж хэлье. Гэр орондоо орж одоо гар хөлөө сайн угааж гэж хэлье. Энэ бол одоо тоглоом биш. Дэлхийн нийтээр одоо энэ дээр ингэж анхаарал хандуулж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гэсэн одоо бас маш их сэрэмжлүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжиж ингэж ажиллаж байхад бид өөрсдөө одоо бүгдний хятадаар тусдаг хил залгаа байдаг. Олон улсын бондтой, Англи ажиллагаатай бондтой, бүгдний хятадаар тусдаг 600 гаруй км хилэлдэг ийм аймаг шүү дээ. Тийм учраас өнөөдрөөс эхлээд биелүүлжсэн бэлэн байдал одоо ямарсан шилжиж тэгээ маргаашаас бас тодорхой хүмүүс одоо миний бие бас замун үз хүмүүс дээр ажиллана. Өнөөдөр замун үз хүмүүс дээр нөхцөл байдал бас бүнд байж байгаа. Тийм учраас замун үз хүмүүс дээр ажиллаж замун үдийн одоо бас аймаг хүмүүс онцгой комисс байж гэн элийн байгууллагууд дээр бас ажиллаж шаардлагатай одоо бас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэг удаагийн хэрэгсэл за гараа ирдгах холормын шихой гэдэг бүхий л дээр одоо дэмжлэг үзүүлэх газар дээр ажилладаг. Онцгой байдлын газрын дараа, цагдаагийн газрын дараа, эрүүл мэндийн газрын дараа, за автоврын газрын дараа ийм одоо бүрэлдэхүүнтэйгээр явж ажиллаж шүү. Маргааш өглөө ямарсан эрт гарна. 8 гэхэд одоо ямарсан гарч сундууд дээр бас ажиллая. За аймгийн онцгой комиссаас онцгой байдлын газар, эрүүл мэндийн газраас бас өргөн эрдэнэ замын үүд гэдэг нэг ажиллаад ирсэн байж байгаа. За дахиж одоо явж байгаа бүтээл бас ажиллая. Өнөөдөр одоо бүгдний хятад ард улсаас орж ирж байгаа Монгол иргэдэд тоо ерөөс буурахгүй шүү дээ. Сая Эрдэнэтбаатар дарга хэлж байгаа яг үнэ. 2 жил болсон, 3 жил болсон, 5 жил болсон хүмүүс хүртэл орж ирж байгаа шүү дээ. Уулан бол одоо хил нэвтэрж байгаа хүмүүс одоо сарын хугацаанд буцаж орж ирэх хэрэгтэй. Тийм учраас одоо энэ бүгдээс хятад ард улсад Монгол улс байгаа одоо Монгол улсын иргэдийн тоос буурахгүй байгаа. Тийм учраас бид нар энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм байдалтай байж байгаа. За тэгээд боловсролын газар тэр улсын онцгой комиссийн шийдвэр гарсан байж байгаа. Сургууль цэцэрлэг хоолны мөнгө тодорхой хэмжээгээр хэмнэгдээд явж байгаа. Энэ мөнгийг одоо юу гэдгийг угаалга, ариутгал халдваргүйжүүлэлтэд нэг удаагийн хэрэгсэлд одоо зархад санал байх юм бол сургуулиудаас нь цэцэрлэгүүдээс нь санал аваад ингээд одоо яг нь миний хувьд одоо төсвийн өөрчлөлтийг хийж өгөөд ингээд явна. Бусад зүйлд бол зарцуулж болохгүй. Боловсролын ам, сангийн ам өнөөдөр надтай ярьсан. Ялангуяа хүүхдийн ариун цэврийг сахиулах, сургуулийн ариун цэврийг угаалгыг сайжруулах, сургуульд ариутгал халдваргүйцэтгэл хийх ажлыг зарцуулахад энэ хэмнэгдсэн мөнгийг тавьж өгөө гэдэг юм шийдвэр гаргасан. Тийм учраас бодиттойгоор сургууль цэцэрлэгүүдээс нь энэ бичгээр саналуудыг аваад дипломуудаас нь ингээд яаралтай одоо төсвийн өөрчлөлтийг оруулах ажлыг зохион байгуулах. Содхуу даргын дээр бас анхаарал хандуулаарай. Ямар ч гэсэн эхний эзэнт хэдүүлээ
мэрэгжлийн байгууллага тэр мөнгөний өгөөд ариутгал халдвар хүртэлийг сургуульд зохион байгуулъя. За угаалга тэр савн мавн янз бүрийн мөнгүүдийг нь сургуулийн захиргаа өөрсдөө цэцлийн захиргаа өөрсдөө захируулаад захиран зарцуулах ийм одоо эрх мэдлийн одоо яг гэсэн юм гэдэг байна. За ийм чиглэлүүдээр одоо ямар ч шийдвэрүүдээ гаргаад ингээ ажил дээрийг болгоод ажиллая. Мэдээллийг их сайн дамжуулж ямаар байна. Би түрүүний хурал дээр бас хэлсэн. Ер нь бол манай аймгийн гол мэдээлэл бол аймгийн онцгой комиссараас гарч байгаа. Аймгийн эрүүл мэндийн газраас гарч байгаа шүү. Энэ хэвлэлд өгж байгаа мэдээллийг ч гэсэн бол онцгой байдлын газар, эрүүл мэндийн газар л одоо мэдээллийг одоо бодитоор өгье гэсэн юм байна. Хүн болгон одоо мэдээлэл хийгээд хүн болгон одоо бас одоо олж авсан мэдээллээ ингээд цацаадах нь болно биш. Хамгийн гол нь энэ мэргэжлийн байгууллагуудаар бүрэн гүйцэд мэдээллүүдийг өгье. За хятадын засгийн газар Нэрийн хотын засгийн ордонтой бас бид нар яриад бас мэдээллүүдийг бас цаг тухайд нь бас авч байгаа. Бүгд хятадд улсын 90 хот бол өндөржүүлсэн бэлэн байдалд бол нэлээд дээр шилжсэн. Нэлээд дээр одоо энэ ирсэн бичгэн байж байна. 1 сарын одоо 24-нд одоо 25-ны өдөр бол бүгд хятадд улсын 90 хотод одоо үндсэндээ өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэн. Тэгээ нэгдүгээр зэрэглээ. Тэгээ энэ бол зэрэглэл буураагүй яг энэ чигээрээ үйлчилж байгаа шүү нэрийн хотод. Зарим одоо бас хүмүүс мэдээлэл муудагаас болоод саяхан одоо 3-4 хоногийн өмнөөс эхлүүлээд нэрийн хот өндөржүүлсэн нэгдүгээр зэргийн байдал шилжтэй ч гэх юм уу ийм буруу ташаа мэдээлэл яваад байна. Нэрийн хот бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бол аль 1 сард бол шилжсэн байгаа шүү. Саяхан одоо юу гэдэг 5 хоногийн өмнө бол одоо шилжсэн юм байхгүй. Хоёрдугаар бүгд хятад ард улсад нэг одоо коронавирусын халдвартай нэг хүн онцлогдсон. Энэ хүн маань одоо идэгсэн байж байгаа. Идгээд одоо бас эрүүлжүүлээд эмнэлгээс удаа гарсан байж байгаа. Гэхдээ нэгдүгээр зэргийн өндөржүүлсэн бэлэн байдал бол буугаагүй байгаа шүү. Тийм учраас замун үүд бас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Аймгийн хэмжээнд ингээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллая гэдэг ийм одоо шийдвэр гарлаа гэсэн. За өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжих тухай захирамж гарах баг. Тэр Монгол Улсын гамшигт хамгаалах хуулийн дээр үүсч болзошгүй болон үүссэн одоо гамшигын нөхцөлд тухайн орон нутгийн засаг дарга өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлнэ гэж заасан байж. Тэгэхээр та бүхэн хуулиа усаа уншаарай. Тэгэхээр өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэтэй холбогдуулаад ялангуяа онцгой комиссийн гишүүд 24 цаг уцаа байнга гасалтаа байлгах. За ямар нэгэн байдлаар одоо хөдөө орон нутгийн явах зөвхөн онцгой комиссийн дарга чөлөөчлөлт авсны үндсэн дээр явна гэсэн холбогдох заалтууд байгаа шүү. За үүнийгээ дагаад хариуцлагын асуудал чинь нэмэгдэж байгаа. Та бүхний ажлын чинь одоо цагийн хуваараас өөрчлөлт бас орох тийм бололцоотой. Ажлын чинь одоо хүний олон хүний эрх байдаг. Маш олон хүний эрхтэй холбоотой заалтууд хязгаарлагддаг. Тэгэхээр энэ хуулиасаа уншаарай. За холбогдох тэр өөр өөртөө хариуцж байгаа ажлуудаа сайн тодтогч, ялангуяа гамшигт хамгаалах төлөвлөгөө, энэ дотроо тэр хүний өвчнөд тэмцэх төлөвлөгөө маш сайн тодтохороо гэдгээс салбаасаа хэлье. За сая байгууллагын төвийн дарга бас хэлжсэн тэр судалгаа авчин гэдэг асуудал тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол сая ойрын өдрүүд бол онцгой байдлын газраас болон за хүүхд гэр бүлийн хөгжлийн газраас за гэр айлуудаар явж галын хуулиас өрсөн сэргийлэх болон за мөн ахуй ослон өрсөн сэргийлэх чиглэлийн одоо ажлыг багийн засаг дарга таамаар зохион байгуулсан. Тэрнээс бол ямар нэгэн судалгаа энэ төр авсан, буруу хөрөг авсан юм бол байхгүй. За энэ хуу хүмүүс бас тэгээ явуудахыг үүсэхгүй. Энэ одоо ямар нөхцөл байдлаар явж байгааг мэдэхгүй байна. Цагдаа технологийн газар бас энэ холбоотой мэдээлэл одоо амжилтсан байгаа. Тэрийн чиглэлийн шалгалтуудыг явуулах гэж бодож байна. Энэ одоо бидний зүгээд байгаа маск бол үйлдвэрийн аргаар хийгдсэн тусгай шүүлтөвтэй давхархтай юм маск хөөж уламжлалт энгийн аргаар хийсэн маск бол ач холбогдолгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоогийн эцэстэр ойлгож байгаа маск нь ямар хөө өөр юу чиглэлийн нөгөөд ингэдэг зааварчлага байх юм зүгээр уламжлалгаа очих нөгөө яах юм бол гэж бодуулах гэдэг эрүүл мэндийн газраас сууж байгаа тийм. Одоо маск ойлгох тухай асуудал яриад хэлчихлээ шүү дээ. Хүмүүс өөрсдөө ойлгож байна. Маскны ерөнхий загвар стандартаар гарсан байна. Тэгэхээр тэр стандарт загвараар бол оюулж болно. Өмнөх тэр мэдээлэл дээр тэгж хэлжсэн. Сүүлд бол ер нь Нямдаа сайдын бас мэдээллийг та бүхэн ч гэсэн сонссон баг. Ерөөсөө энэ амжилтын замаар халдаж байгаа учраас
альтгаар хүний одоо нус цэртэй энэ бүх зүйлээс хамгаалахад нэг энэ оёсон маскыг үзүүлэх боломжтой гэж. Тийм учраас маск ойж хэрэглэж болно гэж чиглэж байгаа. Хэмжээ нь бол байгаа. Тийм хэмжээ нь бол байгаа шүү дээ. Тэгэхээр яг ер нь бол бас яг энэ чиглэлээр оюулах гэдэг бас байгууллагуудтай хувь хүмүүстэй манайхан бас ярьсан газрын дараа. Тэгээ үнэн дээрээ бас нэлээд тохиромжгүй байгаа. 500-аар бол хэзээ ч орихгүй гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бас цаашид ярилцах гэж бодож байна. Даав материалаар л байна. Та мал биш. Тэгээ энэ яагаад тэгж байгаа юм бэ гэхээр угаасаа нөгөө хүмүүс маань худалдаж авах гэж гадаг маск байхгүй шүү дээ. Тийм учраас бид нар маскгүй явж болохгүй учраас одоо уламжлалтөө ойдог байдлаараа одоо 9 маска хэрэглэе гэж юм шийдэл тавьж байгаа. За манай байгууллагт нөгөө өнгөрсөн хурлаар өгсөн нэг чиглэл байгаа масс мессеж програмаар нөгөө юу яа гэдэг сэрэмжлүүлэг юм өг гээд тэгээ манай масс мессеж болохоор зөвхөн малчтад нөгөө нэг цагаагаар мэдээ өргөжсэн зөвхөн малчтын утас яваад байгаа. Ямар ч нэг сумын төв иргэд мөрөгтэй утсан байхгүй. Тэгээ зарим нэг сумдууд бол утсаа шинжилж байгаа. Тэгэхээр нөгөө бид нар бас энэ нэгдүгээр тойрны утсаа шинжилэх хэрвээ одоо яг манайхаар явуулыг шийдвэл хоёрдугаарт нэг мессеж бид нар 24-өөр явуулдаг байгаа. Биднэрт 3300 орчим малчтын утас байдیں۔ Тэгээ нэг удаа явахад нэг удаа зөвхөн нэг мессеж нэг одоо текст 160 текст багтаагаа явуулахад нэг 76 орчим мянган төгрөгийг одоогийн байгаа энэ нөгөө малчтынх нь тоонд 3300 удаа ингэж үзэхэд 76 мянган төгрөг гараад байгаа. Тэгэхээр хэрвээ одоо энэ ингээд нөгөө сэрэмжлүүлэг хүргэх иргэд нэмэгдэх юм бол бас нэлээд санхүүгийн үед манай байгууллагууд бас өндөр учраас энийг бас онцгой бом шийдэж өгөөч гэж хүсэж байна. Явуулах тэр сэрэмжлүүлэг биш үү? Энийг яг ямар байдлаар одоо бичих юм гэдэг юм яг эрүүл мэндийн газар устгах оршин шилжээний тооёыг тохиолдох заяа. Тэгээд Дорногов аймгийн нийт иргэдийн утсыг Mobicom, Unitel, Skytel за бусад өөрийн телефоны юунаас аваад ингээд одоо хөрөн ингээд шийдэж ямар ч нэг шил юу яа явуулъя. Тэр нь одоо юу гэдгийг өөрийн телефоны одоо энэ хүмүүстэй онцгой байдлын чиглэлээр үүрэг чиглэл өгүүлээ. Уулзъя. Тийм үстэй. Яг одоо бас энэ хамгийн чухал юм байна. Одоо энэ хамгийн чухал асуудал бол энэ мэдээллийг иргэдэд хүргэх ажил байгаа даа шүү дээ. Өнөөдөр гэрээс гарахгүй байгаа одоо хөгжүүл байж байна. Тийм үстэй. Хөдөө байж байгаа хээр одоо хөдөө ажиллаж байгаа хүмүүсд энэ вирусын одоо бас мэдээлэл бас очихгүй байгаа шүү. Тийм учраас энэ утсыг ашиглаад энэ дүүрэн телефоны станцууд уулзах ажлыг төсний ганцхан бодлоо. Зохион бол одоо зохион байгуулалт болцсон. За маск толгой тийм хэлсэн үү? Тэгээд энэ хүмүүс бол зарим хүмүүс нэг буруу ойлгоод байгаа ч үгүй. Энэ хэл бол хаацсан шүү дээ. Монгол улсын одоо хэлээр гарч байгаа Монгол улсын иргэн бол одоо хятад улс руу гарахгүй байна. Бүгдээ хятад ард улсын иргэдийг бол Монгол улсын хэл рүү оруулахгүй. Хэл хаасан. Хамгийн гол нь бид нар бүгдээ хятад ард улсын нутаг дэвсгэрт байж байгаа Монгол улсын иргэдийг энэ вагоноор татчих авах ажил зохион байгуулагдаад явж байгаа. Тэгээ зарим хүмүүс бол одоо хилээ хаагач яа гэдэг. Бид ч одоо бас Хохотод байж байгаа, Бээжинд байж байгаа, Хятадын аль нэгэн мужид байж байгаа энэ иргэдээ бол татаа авах зайлшгүй Монгол улсад байгаа зүйл. Одоо бидний тавих гэж байгаа асуудал бол нэрээ одоо Улаанбаатар, Хохот Улаанбаатарын одоо энэ тийм ээ энэ вагоны хөдөлгөөнийг зогсоогоод Улаанбаатар, Бээжинд гэх юм уу энэ юмуудыг л одоо явуулж өгч ял гэдэг. Нэг вагоноо явуулаад энэ вагоноороо одоо ингээд дамжсан Монгол иргэдүүдээ бас татаад аваад зүг байна гэдэг нэг асуудал онцгой байдал руу тавьж байгаа шүү. Энийг бас сайн иргэдэд бас ойлгуул ярихгүй бол одоо вагоноо хаагач ял гэдэг ингээд байгаа. Тэгэхээр одоо бид мэдээж одоо энэ бүхэн дурдаас орж ирж байгаа Монгол иргэдийн тоо бас буурч байгаач гэсэн бас төдийлөн бол одоо баг бол буурахгүй шүү дээ. Өчтөрөгч одоо бас 100 гаруй хүн ирж шүү дээ. 100 гаруй. Тийм учраас одоо иргэдээ бас татаж авах энэ ажлыг бол суудлын одоо энэ улсын вагоноор хийж байгаа маа гэдэг бас ойлгуулж хэлж ярьж өгөөрэй хүмүүс. За
За ирсэн бол баярлалаа. Хурлын ажиллагаа дуусна юм. Яа.